Одоо яг тэгээд энэ бид нар шиг зэвсэгчний тэг 13 дугаар ингээд овоглоод одоо манай ер нь бол анги байгууллагын нэгтгэлүүд бүгд одоо ийм эмблемтэй тэгээд гадуур явсан ч гэсэн ингээд би окей би 13 дугаар анги ахлагч шүү. Би яг энэ ангийн хүн шүү гэдгийг ингээд гой өндөр төрхийн тулд ядчил ингээд мөр тэнэгээр ирүү дэшээ нэг тэгж явдаг. Ер нь бол ангиар аягүй бахархаж ингээд 13 ахлагч нар ямар гоё юм бэ гэж бодох сэтгэл төрүүлмээр ингээд явдаг гадуур хувцастай явж байгаа үедээ бол. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ариун Тунс Хөсгөр гэдэг зэвсэгчний тэг 13 дугаар ангийн хөгжмийн салаанд кино механикч мэргэжлэр ажиллаж амьдардаг. Би 2023 оны 2 дугаар хэлжээр үндэсний баталгаа амлагч сургуулийн теорис дурын харуулж үйлчлэлийн хотод хугацаа зэрэг албаасан. Тэгээд 2024 онд 2 дугаар хэлжээр халагдаад 2024 оны 10 сарын 17-нд тус зэвсэгчний тэг 13 дугаар ангийн томилог дээрж ажилласан. Одоо ажиллаад 2 жил 3 жилийн өмнө үзэж байгаа юм уу? Ер нь бол өөрөө яг дуулах сонирхолтой дуулах төрөл жанр нь болохоор хипхоп, рэп талтай ер нь дуулдаг. Тэгээд манай зэвсэгчний тэг 84 дугаар ангийн даваа цэрэнгээд ах маань ерөнхийдөө ингээд хипхоп талтай яг цэргийн амьдралаа харуулсан хипхоп талтай дуунууд хийдэг. Тэр ах хасаа ер нь ингээд ерөнхий ингээд хараад ингээд тэр ахаараа коверлоод ер нь дуулдаг. Яг цэргийн дуулаа яг тайзан дээр гараад ингээд залуучуудтай тэг ингээд ямар нэгэн мэдчлэгээ төвшүүлээд дуулахад бол ерөнхийдөө өөрөө дотроос ингээд аюу гой огшоод бүр ингээд болиглаад ирдэг. Тэгээ би ч өөрөө давхар ингээд цэргийн хүн болцсон ингээд цэрэг хугацаа цэргээс ахуулаад одоо ингээд ахлагч болцсон ингээд дуулаад явхаар ерөнхийдөө яг нэг тийм цэргэн гэдэг мэдрээ мөр тийнийгээд нэг тийм гоё бахархах сэтгэл ер нь төрдөг. Анх ер нь хугацаа цэргийн албанд явахдаа ер нь их амар тийм дургу явсан ер нь баг цэрэгт яваад яхин хайр нэг жил шүү дээ. Би өөрөө сурдагсан байхгүй. Тэгээ баг хайр нэг жил яах юм ухааны бодож яваад тэнгүүтээ яг хал цэрэг болоод нэг 8 сар гараад ирсэн чинь за ер нь яг би ингээд гараад яг юу хэлээ буцаад очиж сургууль маань ингээд дахиад ихсэн цэгээс дахиад буцаа их болчихоо шүү дээ. Миний суралцсан хугацаа ингээд ямар ч хэрэггүй болоод тэнгүүт за би гараад угаасаа ингээд дахиад суралцсан дахиад 1 жил алдна 2 жил алдчихаа гэсэн үг. Ер нь дасаа зогтсон цэргийн амьдралаар амьдрал болох юм байна. Ер нь өөрөө чадах юм байна гэж бодоод яг буцаа ахлагч болсон. Манай анги нь бол ерөнхийдөө яг 97 жилийн түүхтэй зэвсэгчний холбооны ууган хороо гэж явдаг. Баатар Масрын жанчвын нэрэмжит яг манай анги үндсэн үүрэгчиг зориулт нь болохоор зэвсэгчний жанжижтай удирдлага бүрэлдэхүүнийг гадны анги салбаруудтай удирдлагаар хангах холбоогоор хангах тийм үүрэгчиг зориулттай. Энэ ангийг сонгосон түүхэн маань учир явдалтай л да. Яг тэгэхээр одоо манай зэвсэгчний тэг 13 дугаар анги маань намар 2 дугаар ээлжийн цэрэг татлаг болгонгод төв дамжин болчтой ерөөсөө. Одоо ингээ 2 дугаараас 10 сар цэрэгт явж байгаа бүх залуучууд маань тус ангиар дамжаад ингээд тойр явдаг. Тэгэхээр анх яг цэрэг гэдэг зүйлээ энэ ангиас ингээ үзэж хараад эхэлсэн болохоор хамгийн анхны гараан дээрээ буцаж ирээд энэ анги дотор ингээ ажиллаад амьдрал ямар үт юм бол гэж бодоод тус ангийг сонгож ирсэн.